Сонсоод ямар тэнэг хоёр баг ивэ гэж бодож гин үү гэдэгт мэдхүү та нар. За тэр яах вэ? За одоо ингээд та бүхэндээ өргөжлүүлэн хүргэх зүйл маань Hashira Arc байгаа. За аним нь гараад эхэлсэн болохоор та бүхэндээ энэ аркийг мангагаар нь сонирхох хүмүүс байгаа байх гэж бодоод оруулж байгаа. Удахгүй өргөжлүүлээ соло левелингээ оруулах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд цаашдаа юу ихийг бурхан бит хоёр таашгүй. Чигшиг. Танжиро бүрэн идэвчээ. Тэгээд хүссэн хүлээсэн Hashira-гийн бэлтгэлтэй бүрэн оролцож байна. Юдаа уулзсан шүү. Чамайг дахиад дээд түвшний чөтгөртөд уулзсан гэж сонслоо. Бүрэн бүтэн байгаа чи азтай эрг шүү. Одоо наа солбор би чи сэргээгээд үгүй. Ойлголоо би хичээнэ. Хүүе. Удсан байна шүү. Чи эцэст нь ирж хоол идээрээ. 10 орчим хоногийн дараа тэд Hashira-гийн байрлал руу явах боломжтой болов. Мичурогийн ордон. Тийм ээ, яг зөв. Танжиро чи өмнөхөөс хурдан болж булчингаа чангал судлах үйлдэлээ илүү сайжруул. Сайн байна, яг зөв. Тэгж байж тамир тэнхээгээ удаа хадгална. Хөл ташааны хөдөлгөөн чи маш сайн байна. Танжиро чи дараагийн Hashira руу явж болно. Хэдийнэ юу? Гэхдээ 5 хонолоо ш. Чи яг миний хэлсэн шиг хөдөлж чадж байна. Бид хоёр энэ 7 хоногт бид хоёр энд 2-7 хонсон. Бид бас явж болох уу? Юу яриад байна? Та нар явахгүй. Завшилтаа сургууллаж дуусаад байгаа эдгэртэл хадгалалтын бэлтгэл хийн шүү. Бидний хоорондын ялгаа хэтэрхий их юм. Канжирогийн ордон дахиад уулзах цаахан байх шүү Танжиро. Ороод уулзсангуудлаа та бас сайн сууж байв уу? Би ч бас Танжиро. Та зүгийг тижээд үгүй лөө. Зүгийн баллын таатай өнөр үнэртэй байна. Анзаарч байгаа юу? Тийм ээ. Шарвин дээр зүгийн бал дүрхэж идэхэд үнэхээр амттай шүү. Тэгээд цэцгийн цэс дүрх нь 3 цагаас цай уцгаана. Би шарвин хийх болохоор хүлээж байгаарай. Цэцгийн бас цай шарвин зүгийн бал. Канжирогийн бэлтгэл дээр хүмүүр ийм хувцсумсв. Балет явуулсан шүү. Тэгээд тэр төгжмийн ань бүжгэлж сурав. Гэхдээ сунгалтын дасгал нь тамалгаа мэт байлаа. Ихэвчлэн хүчил сунгаж татж байв. Камада Танжиро би чамайг хүлээж байлаа. Танаас ихийг суралц. Хамаа татахгүй л алчин шүү. Чиний тухай Канрожигоос сонссон. Та нар бэлтгэл хийгээ сайхан хөгжилтжээ. Хоёр Hashira цагтлаар харилцдаг. Би чамд Канрожи шиг зөөлөн хандахгүй шүү. Эхнээсээ шууд намайг үзье ядж байна. Энэ сааднуудаас бултна. Сэлмээр завчих ёстой шүү. Цаацаараа хөрөөё да. Энэ хүмүүс гэмт хэрэг хийсэн юм уу? Тийм ээ, яг зөв. Сул дараа байх гэм. Суралцахгүй байхын гэм. Хүнд яшиг болсны гэм. Дургуун үргэсний гэм. Муу шүү. Тэгээд маш аимшигтай бэлтгэл эхлэв. Би модон сэлтэм ашигласан ч гэлээ хүмүүсийг онох нь маш олон онох юм бол маш их өвдгөн. Вигүрөгийн дайралтуудын хөөрхийг шүүдийн голоор орж ирж байлаа. Үнэхээр аюултай. Түүний арга барилаас болоод дайралтууд нь их хачин ирнэ. Тэр бас над шиг модон сэлэмтэй мөртлөө яаж игээд мөрөөлгөж чадж байна. Түүний дайралтууд нарийнхан цагаар хүртэл могоо мэт сүлжин орж ирж байна. Бас юу бүр хэцүү вэ гэвэл тэдний завсар сэлэм далаахад хоолой сонсогдох юм. Гуйж байна. Битгий биднийг зөхөөрөө тэднийг сонсохоор сэтгэл өвдөх юм. Гармаа нурд өмнө байгаагүй ихээр салгансан. Туулын оновчтой хөдөлгөхгүй бол би бусдыг гэмтэн. Гэхдээ 4 хоногийн дараанаас би урд нь байгаагүй оновчтой дайрч чаддаг болсон. Вигүрөгийн дайралтуудаас бултангаа зөрүүс дайрч чаддаг боллоо. Нэг дайралт маань түүний хувцсыг онож шүргэхэд тэр миний бэлтгэл дууслаа гэсэн. За боллоо үхэж талдарч муу бацаа. Канрожита битгий тоцсонсоод байгаарай. Тэр намайг үзий ятсаар байна гэсэн. Баярлалаа. Яагаад вэ? За байж. Шинэзугавагийн дожо ийшээ билүү? Үгүй ээ. Тэр булангаар баруун иргэн. Тэрүүгээр баруун иргэх. Зэнцүү. Зүгтгад туслаараа Танжиро. Яагаад вэ? Танжиро. Дахиад эсгүүн бүтэхгүй нь юунаас зүгтаах юм бэ? Эцэст нь зүгтлаа. Шагаар аваад гөрвөл шиг зүгтлаа бэ. Амнаас минь аюултай байдал намайг алах нь. Сонго. Бэлтгэлээ өргөжлүүлэх үү? Өршөө чайрал тайвшир. Наатаха үүр.
Ойлголоо. Уушлаараа Зэнэцүү хоёулаа хичээцгээе. Уулзааг уудлаа шүү. Өнөөдрөөс би тантай бэлтгэл хийж эхэлнэ. Хүсэн хүлээж байлаа. Би хөөрөөд би чамд дургу. Зүгээрээ би ч бас танд дургу. Таны зөв хүсвэл бүсэн шүү дээ. Янз үзсэн. Шиназукавагийн бэлтгэл хэтэрхий ширүүн байсан болохоор Зэнэцүү яагаад зогтсныг ойлгов. Шинэзукава руу дайрах энгийн дайралтын дасгал байлаа. Гэтэ тусаар бөөлж чухаа алдах хүртэл бэлдэж байв. Игоро хүртэл намайг амрааж байсан юм. Зэнэцүү ухаан ороод намайг үзэн ятах мэт хараад загнасан да. Йоо уучлаарай. Шинэзукава надад онцгойлон хатуу хандсан. Хормын төдийд анхаарал алдвал ноцоо гэмтэж ухаан алдаж байлаа. Танжиро охины өдөр хүнд байлаа шүү. Бөөлцлөө хутгалцсан өөртөө урам хугарсан хачин амьтан байлаа. Сэнэми хүлээгээрэй. Тантай ярилцмаар байна. Чи болохгүй нэ. Надад эрэхтэй түгэж байхгүй. Болохгүй бол алдсан шүү.